Ерөнхий сайд Зандашдар Мягмар гарагт Rio Tinto компани Zesine Group-ийн захирал Katie Jackson-тай цахим уулзалт хийж оюутлагын төслөөс Монгол улсад ирэх өргөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ. Уулзалтын үеэр ерөнхий сайд Зандашдар болон хадагта Katie Jackson-аар оюутлагын төслийн зээлийн хүн менежментийн төлбөрийг буруулах чиглэлээр хоёр талын хилэлцэн амжилттай үргэлжилж зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэлээ. So after 16 years of partnership, Хоёр толгойн гүний урхан хөгжүүлэлт сүүлийн шатанд орж байгаа нь 16 жилийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна. Монгол Улсын засгийн газар болон Rio Tinto компани оюутлогын төслийн хувь нийлүүлэгчийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах хилэлцээрийг эхлүүлж эхний байдлаар тохиролцоонд хүрсэн. Монгол талын зээлийн хүүг бууруулах нь оюутлогын төслөөс Монгол улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлэх эхний алхам юм а. Rio Tinto компани зээлийн хүүг бууруулах чиглэлд Монгол Улсын засгийн газартаа хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт ерөнхий сайдын хувьд итгэлтэй байна. We are ready and Tim, I think Rio Tinto компани Монголын талын зээлийн хүү менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр засгийн газартаа нээлттэй хамтран ажиллахад бэлэн байна. Энэ чиглэлээр хоёр талын ажлын хэсгийн хилцээр амжилттай үргэлжилж байгаад бид талархалтай байна. Оюутлогын төслөөс Монгол улсад ирэх өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагаагаа сайжруулах, ил тод байдлыг хангах, олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх чиглэлд та бүхний саналыг бид анхааралтай хэлэлцэж, энэ оны 12 дугаар сард тодорхой шийдвэрүүд гаргахаар ажиллаж байна. At the OT board by December 2025.